Тэр Grand Line-ы 5.1 тэрбум асуудал байгаа. Энэ Grand Line гэдэг компанийг шалгаруулахад одоо үйл даргын одоо оролцсон яг өөрөх нь 100% биш юм байлээ шүү дээ, тийм ээ. Оролцсон тэр юмыг бол шалгаруулахад бол яг бусад компаниудыг яаж шалгаруулсан, тэр журмаар шалгаруулсан. Энэ шалгаруулалтын ажлын хэсэг тусгай ажлын хэсэг хийдэг. Хамгийн гол нь тэр нутаг дэвсгэрийн ард иргэдээ санал авдаг байхгүй юу? Дэмжлэг авдаг. Тэн дээр бол 3-4 компани өрсөлдсөн юм байлаа. Тэгээ Grand Line нь тэр хүмүүс өөрсдөө одоо олонхын санал нь бол тийш 70-80% нь бол Grand Line-ыг хийлгэнэ гэсэн юм санал бол тэнд 10 Баян зүрх дүүргийн 10 дугаар хүмүүс бол саналаа өгсөн. Тэрний дагуу шийдсэн. Түүнээс Батүл муу хин нэг нь очоод Батулга нь очоод одоо Grand Line шалгаруулаа гэдэг ингээд тушаал гаргаад явчихгүй шүү дээ. Тийм. Гэхдээ тэр хүмүүс бол шалгаруулахдаа энэ бол Батүл аргын хүүгийн оролцоотой компани магад ерөөсөн мэдээгүй юм байл. Тийм учраас энэ дээр бол АТГ-гээ шалгуулаад альва нэгэн аж ахуйн төсөл байхгүй.